үеэс улбаатай Өөрсдийн өвөрмөц онцлог, соёл хөгшин Европ, хөгжингүү Америк, Азийн бар, аборигенчүүдийн нутаг Австрали, Африкийн ширинг, тэр дэлхийн 5 өрөнгө ертөнцийн түмэн гайхамшигыг Монгол хүмүүдээрээ харж сэтгэлээрээ мэдэрч чихээрээ сонсох боломж гагцхүү Монгол аялалд бий. Эзэн Чингис хаан эрэлхэг цэргүүдийн хамт дэлхийг байлдан дагуулсан шиг бид аялал жуулчлалаар дэлхийг байлдан дагуулах. Монгол аялал. Монголчуудын аялал. За та бүхнийхээ амар амгалаг айлтгая. Монгол Аялал компаниас одоо уламжлуулсан 12 сарын одоо аяллыг одоо эхлэх гэж байна. За энэ 12 сарын аялал маань бол тэр өвөрмөц зориултаар одоо ийм аяллууд байж байгаа. Энэ нь одоо найз нөхд, хамт олон, ах дүү тэгээд зүгээр хүмүүс одоо өөр орчинд тийм ээ очиж одоо шинэ тэмдэглэх ийм боломжуудыг одоо бидүүд хангаж Манжуур хотод одоо бас одоо шинжилгээ тэмдэглэх, Улаанбаяр хот шинжилгээ, Хайнаа шинжилгээ тэмдэглэх ийм боломжууд байна. За манай Манжуур хотын шинжил бол одоо тэн дээр манай урлагийн одоо тоглолцоод уран сайханчид урлагийн одууд очиж одоо дуу хоороо өргөх юм боломжуудыг бүрдүүлж өгж байгаа. Юуны Улаанбаярын манай одоо тэр арга хэмжээнд дээр бол одоо Москвагийн одоо амтлагууд ирж дуу хоороо өргөх юм боломжууд дээр нь одоо маш сонирхолтой хөтөлбөрүүтэй ийм аяллууд одоо байж байгаа. Тэгэхээр зүгээр бид нэг гэр орондоо найз нөхдөйгөө нэг баар саунд биш нэг орчноо солиод арай нэг өөр орчин шинжилгээ өгөх ийм шинэлэг одоо хөтөлбөртэй ийм шинжилгээ аяллыг бидүүд гаргах гэж байгаагаар бахархалтай байна. Монгол Аялал компани аялагчдын дунд ээлжид супер суулаад аяллаа зарлаа. Бид 2015 онд Prius 20 маркийн автомашиныг азатан дан бэлгэлсэн. Харин энэ жил Prius 30 маркийн автомашиныг азтай аялагч дан гардуулна. Манайхаар аялаад машинаа хож Монгол Аялал компани. За бид бүхэн уламжлуулсан одоо автомашины цуглаагаа одоо энэ 25-нд эх орон телевизээр 19 цагаас хойш одоо цацгаар байгаа. Энд маань одоо сүүлийн үед хүмүүсээс одоо маш их одоо хүсэлт ирж бая 1 сард ажиллах гэсэн, 2 сард ажиллах гэсэн, аялах гэсэн, мөн 29-нд аялах гэсэн энэ цуглаанд одоо оролцож болох уу гэдэг 24-өөс 5-наас өмнө бол 24 хүртэл бол одоо цуглаагаа бүрдгээд 25-нд бол өглөө бид цуглаагаа хагаад 25-ныхаа орой одоо энэ цуглаагаа олон нийтэд одоо цацаж одоо азтнаа тодруулах юм боломжтой байгаа. Та тэгэхээр хизээж аялсан 24-өөс өмнө хаашааж аялсан тэр хүн маань цуглаанд оролцох бүрэн боломжтой байна гэж хэлэх таатай байна. Мөн одоо манайхаар энэ жил аялсан нийт аялагч маань энэ 25-ны өдрийг тэсээ одоо хүлээж байгаа бах. Тэгэхээр 25-ны өдөр орой 19 цагаас 20 цагийн хооронд телевизээр шууд дамжуулах шүү. Тааж цуглаанаа эзэн болж болно. Хинт цуглааны эзэн болж болно. Тэгэхээр та цуглаагаа бариад бид бүхний одоо азсан тодруулах цуглааг хүлээгээрэй. Самый яркий без преград, ждет букет из добрых фраз и праздник для
Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Монгол аялал компани энэ оны сүүлчийн аяллуудын нэг бол Улаанбаатар хотын аялал юм. Шинэ жилийн баярыг жинхэнэ утгаар нь тэмдэглэдэг Орос оронд он солигдох торгон мөчийг угтах гайхамшигтай, сонирхолтой аялалдаа та бүхнийг урьж байна. Одоо та бүхэнд аяллахын маршрутыг танилцуулъя. 12 дугаар сарын 29-нд Монгол аялал компани гаднаас аяллаа автобус хөдлөөд дархан Сэлэнгээр дайрч Алтан булгийн хилээр гарна. Цааш явсаар 2000-ад жилийн түүхтэй Бурятын нийслэл Улаанбаатар хотод очих юм. Очсон өдрийнхөө орой амарч туглаад маргааш өглөөнөөс нь жинхэнэ шинэ жилийн баярын аяллаа хөтөлбөрүүд эхлэндэ. Өглөөний цагаан амтархан уусан аялагчид Улаанбаатар хоттой танилцсан. Шинэ жилийн баярын гоёлоо зүүсэн Улаанбаатар хот биднийг өгтөнө. Алдарт Арбатын гудамжаар зугаалan хотын төв талбайд очиж дэлхийн хамгийн том хүний толгойн хөшөө буюу дэлхийн хөдөлмөрчдийн их багш хэмээн хүндлэгддэг байсан Оросын агуайг удирдагч Ленины 100 жилийн ой зориулсан 7.7 м өндөр 42 тонны жинтэй аврах том хөшөөг үзэн сонирхож зураг хүргөө татуулнаа. Энэ талбайд улаануудчууд жил бүр мөсөн хотхоноо барьдаг уламжлалтай. Мөсөн урлаачдын төрөвсөн төрөл бүрийн урлыг үзнэ. Ханху Николай зориулсан арк, дуур бүжгийн театрын гоёмсог загвар бүхий барилга, парламентын ордон болон эртний дурсгалт байшин барилга зэрэг эртний түүхт барилга байшин сонирхож, хотын төвөөр дүжигнэн явах тарамбайг олж харах нь сонирн байж таарна. Мөн нэртэй брендийн дэлгүүрүүдээр орж хүссэн бараагаа худалдан авцгаана. За үдээс хойш нь аялын хөтөлбөрийн гол чиглэл болох ихтгэл тамбын оршин байгаа Евологийн дацан руу явцгаана. Тэрхүү ер бусын увдас шингэсэн ихтгэл тамбад мөргөхөөр манай монголчууд үндэсний дээл хувцас өмсөж очдог нь гүн хүндэтгэл үзүүлж буйн илэрлэл үзье. Хүн төрлөختний тайлагдшгүй нууцуудын тоог нэгээр нэмж, шинжлэх ухааныг сөхрүүлсэн Бурятын алдарт ихтгэл тамбын хорвоогоос хальсан атлаа 75 жилийн турш амьд сэрүүн хүний шин чанарыг агуулж байгаа бие цогцос өдий хүртэл тайлагдаагүй нууц хэвээр байгаа. Ихтгэл тамбын энэхүү гайхамшигт бие организмыг эрдэмтэд болоод буддын шашныхан олон янзаар тайлсан нь бий. Түүнийг тарины хүчээр өөрийгөө ийм байдалд хувиргаад тэнгэрт хальсан гэх үзэл байхад тэрээр одоо ч бясалгасаар байгаа гэх нь ч бий. Ихтгэл тамбын тухай итгэмээргүй гайхалтай олон яриа сонсогддгийн дотор түүнд мөргөн залбирсан олон хүн эрүүл саруулуулж хүсэл зорилго нь биелсэн гэдэг. Тиймээс олон аялагч мөргөлчид ихтгэл тамбын аялалд манай компани шугамар олон удаа явж байсан. За ингээд ихтгэл тамтаа мөргөж ажил төрөл амьдрал ахуй буян заяагаа даатган хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэнд, амь нас, ажил үйлсийг сайхан байхыг шивнэн залбирч, Евологийн дацанд байх өөр бусад хийдүүдийг сонирхохын зэрэгцээ шашны эд зүйлийг худалдан авч дацан дотор зургаа татуулцгааж нэг өдрийг өнгөрөөгөөд оройн буудалд ирж оройн зоогондоо орцгоно. I like to move it, move it. I like to move it, move it. I like to move it. Галунгар саванаас шууд таны баяр дээр бидний дуртай хүүхэлдэйн кино Мадагаскарын баатрууд энэ жил шинжлэгдсэн Баргозийн рестораныг сонгосон хүн бүхэнд шинэ оны мэнд хүргэхээр үнэхээр сайхан үзүүлбэрүүдтэй айлчлан ирэх болно. Энэ бол Бризки Шампанского баярын үйл ажиллагааны нэгэн хэсэг нэлээ. Би энэхүү Бризки Шампанского баярын үйл ажиллагааг одоо 5 дахь жилдээ зохион байгуулж байна. Тийм ч учраас зүгээр нэг энгийн биш онцгой үйл ажиллагааг зохиож байгаа юм. Бризки Шампанского баярын үйл ажиллагаа нь жил бүр шинэ содон зүйл нэмэгдэж илүү сонирхолтой болж өөрчлөгддөг. Энэ жил ч мөн адил шинэ үзүүлбэрүүд байх болно. Миний мөрөөдөл биелэж байна гэж би бодож байна. Би үргэлжил эрэгтэй бүжигчдийн үзүүлбэртэй болох талаар хүсдэг байсан. Бурхны ачаар бид үүнийг хийж чадлаа. Үүн дээр бид маш сайн ажиллаж байгаа. Почки заячьи верченые, головы щучьи с чесноком, икра черная, красная, да, заморская икра. Таныг манай онцгой хоолны зэс гайхшруулах болно. Энэ удаад манай Баргозийн ресторан кино зураг авалтын талбай болж хувирхуулъя. Хамгийн сайн найруулагчид найруулах энэхүү шинэхэн киноны нууцыг задлахгүйгээр энэхүүгээ зогсооё. Та бүхэн өөрийн биеэр ирж сонирхно уу? Бид танд хөгжилтэй сайхан байна гэдгийг амлаж байна. Я требую продолжения банкета. Харин дараа нь буудалдан амархан амарцгааж харин хөгжилдөх дуртай нь Улаанбаатар хотын баар ресторанд орж массаж хийлгэж амарч тухалж болно. Мөн хотын төвөөр зугаалж шөнийн улаангуудыг сонирхож болно. За харин 31-ний өглөөний цайгаа ууцгаагаад мөн л хотоор зугаалцгаахаар гарна.
Энэ өдөр хамгийн том бөөний худалдааны төв болох абсолют худалдааны төвд очиж Оросын өөрсдийнх нь чанартай хүнсний бүтээгдэхүүнүүд болон хувцас бараа зэрэг хэрэгцээ зүйлсээ худалдан авцгаана. Мөн хотын төвд байх брендийн дэлгүүрүүдээр орж Итали, Германаас ирсэн цэвэр даавуу, хөшиг, мөн цааны голон гутал зэрэг чухал бараануудаа авцгаах боломжтой. Оройн Баргузийн зочид буудлын ресторанд аялагчид маань шинэ жилийнхээ баярыг тэмдэглэн энэ үдэш Бризки Шампанского нэртэй баярын үйл ажиллагаа болон кино стилийн эксклюзив шоунд тухалж Москва хотоос тусгайлан урагдсан После 11 хамтлагийн бидний дуртай, алдартай кинонуудын дууг хэрхэн дуулж бүжиглэхийг сонирхно. Залга, над руу залга, Чарли Чаплин, Багт наадам зэрэг олон дуу нь хит болсон Эльвира Доржиевагийн Шампан дарсны цацлах шоу үргэлжлэнэ. Энэхүү шоунд 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд бид аялагчдаа шинэ оноо угтах, зугаатай, хөгжилтэй байлгах үүднээс энэхүү шоуг хөтөлбөртөө оруулсан юм. Мөн эрчүүдийн бүжгийн эксперимент шоу хамтлагийн гайхалтай бүжиглэхийг харах болно. Энэ бол бидний тантай Баргузийн ресторанд Бризки Шампанского баярын 5 дахь жилийн үйл ажиллагаан дээр хуваалцах хамгийн сайхан баяр баясгал билээ. Бид тантай өглөө болтол хамтдаа байх болно. Телефон 30 56 30. Энэ өдөр мөн бидний хуучны танил Евгений Гарасимовын удирддаг Калисо уян хөдөлгөөний үзүүлбэр, Авторадио улаан үдэ радио нэвтрүүлгийн хөтлөгч дуучин Константин Назаров, телевизийн од Алексей Трубов, алдар телевизийн хөтлөгч Дарья Белосова, уянгалаг хоолойтой радио Мархаев нарын тоглолтыг үзнэ. Мөн нэрт жүжигчдийг дуурайдаг пароди урлагийн төлөөлөгчид хэрхэн хошин юм ярихыг сонсон зэрэг олон сонирхолтой үзүүлбэрүүд таныг хөгжих болно. Мэдээж өвлийн өвгөнгөө цасан охидгүйгээр шинэ жилийг төсөөлөхгүй. Тэд ч байх болно. Орос, Бурят тогооч нарын бэлтгэсэн үхрийн хэл, утсан, загас, гахай, дахиамах, мөөг, төрөл бүрийн амталсан ногоо зэрэг хүйтэн зуурч зоогож, усан үзэм, алим, жүрж зэрэг элдв амттнаар дайлуулан баярын оройг үнэхээр сэтгэл хөдлөм сайхан өнгөрөөх юм. Энэ өдөр олон жил монголчуудаа гадаадын олон орноор аялуулж, нүд сэтгэлийг нь баясгасан Монголын аялал жуулчлалын тэргүүлэгч компаниудын нэг бүрэгдүүлж захиралтай Монголын аялал компани хамт олон болон хөтөж, сэтгүүлч, зураглаач нар та бүхэнтэй хамтдаа байж аялал бүрийнтэй алтан агшин алдалгүй авцгааж Монголд ирээд нэвтрүүлэг бэлтгэн цэнхэр дэлгэцнээ төлөвлөх болно. Мөн уламжлал болон зохион байгуулдаг аяллаа аздан шалгаруулж азтай аялагчид үн төлбөргүй ахин итгэл тамбын аялалд оролцох эрхийн бичиг гардуулна гэд олон сюрпризээр дүүрэн үдэш байх юм а. Шоуны дараа аялагчид төв талбайд очиж шинэ оноо угтахаар баярлаж догдсон улаан үдчүүдтэй хамтдаа баярын салют буудахыг харан баясаж, Бенгалийн галаасан төв талбайн голд сүндэрлэх өнгөнгийн гэрлээр анивчих үцгэлэнд аврах том сүл модыг тойрон хамтдаа хөгжилдөж, бүжиглэж, ёстой амьдралдаа хизээч мартамгүй үдшийг үзэх болно. Хүмүүсийн царайд баярын мишэл тодорч хэдий танихгүйч бие биедээ баяр хүргэж, хөөрч тогтолсон Орос, Бурят монголчуудтайгаа гайхалтай шөнийг өгтнэ. Ер нь Оросууд шинэ жилийн баярыг маш сүртэй сайхан тэмдэглэдэг ард түмэн. Орос орн гэхээр танд юун түрүүнд ямар сэтгэл төрдөг вэ? Ихэнх хүмүүсийн хувьд цав цагаан, цасан ой, хөгжилтэй эрчүүд, үцгэлэнд хөөрхөн бүсгүйчүүд, багаасаа том хүртлээ өсдөг матрёшка хүүхэлдээ, халуун самовар, альчуур зүүсэн эмээнэр, баавайсан сахалтай өвөөнөр санаанд ордог шүү дээ. Харин шинэ жил гэхээр мэдээж гурвалсан морь төлөглөж чарган дээр суусан уртаас урт сахал нөмрөхтэй гялалдсан таяг барьж ууд дуран бэлэг үүрсэн Дед Мороз буюу өвлийн өвгөн, урт шар устай гоёмсог дээлтэй үлгэрийн үцгэлэнд гүнж буюу цасан охин Снегурочка, гоёл чимэглээ зүүсэн ногоон гацуур, энэ бүхэн Орос орны шинэ жилийн төрх. Манай монголчууд Орос ахнараасаа энэ баярыг өвлөн авсан гэдгийг хүн бүхэн мэднэ. Харин Оросууд тэртээ манай эртний өмнөх 15 дугаар оны үеэс тэмдэглэж байсан түүх бий. Эртнээс уламжлан ирсэн энэ баярыг Оросууд тун их чухалчилдаг, маш их ач холбогдол өгдөг юм а. Тийм ч учраас сүр дуйлантай тэмдэглэж заншсан ард түмэн харин тэрхүү баярыг нутагт нь Орос, Бурят зан олны дунд тэмдэглэн өгөрөх азтай ховорхон боломж манай энэ удаагийн аялагчдад зориулагдах юм. Та бүхэн байгууллага хамт олноороо найз нөхдөөрөө хайртай дотны гэр бүлэрээ хамтдаа шинэ жилийн баяраа уламжлалт маягаар гэртээ өнгөрөөх биш, сонин, содон, өвөр мөц өөр орчинд баярлаж өнгөрөөхийг хүсвэл манай аялалд бүртгүүлээрэй. Та бүхэнд шинэ жилийн мэнд хүргэе. Шинэ он танд аз хиймэр, амжилт авчрах болтугай. Поздравления с Новым годом. Желаем вам успехов. Таны ганцхан тохиох шинэ жилийн аялалдаа урьж байна.
Here comes Santa Claus, here comes Santa Claus, right down Santa Claus Lane. Vixen and Blitzen and all his reindeer are pulling on the rein. Bells are ringing, children singing, all is merry and bright. Hang your stockings and say your prayers, 'cause Santa Claus comes tonight. Happy day, Happy time. listen to the bells and chime, Santa Claus comes your way today. Here comes Santa Claus, here comes Santa Claus, right down Santa Claus Lane. He doesn't care if you're rich or poor, for he loves you just the same. Santa knows that we're God's children, and that makes everything right. Fill your hearts with a Christmas cheer, 'cause Santa Claus comes tonight, tonight. Santa Claus is coming tonight, stand by. Эрхэм үзэгчдээ, Монгол аялал компаниас цувралаар үзүүлдэг аяллын дурсамж нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. 12 дугаар сар бол жилийн хамгийн онцлогтой сар. Энэ сард хүн бүхэн бүтэн жил юу хийж бүтээснээ дүгнэн цэгнэж, байгууллага компаниуд ололт амжилтаа тооцож, оны шилдэгүүдэд тодруулж, хүүхэд бүр өвлийн өвгнөөс бэлэг авах гэж хөөрөн догдолж, хүн бүр баярын уур амьсгал орсон үнэхэрийн сайхан сар байдаг. Тэр тусмаа шинэ жилийн баяр хүн бүхэнд баяр баясгал, ад жаргал, гэрэл гэгээг авчирдаг. Монгол аялал компанийн хувьд олон зуун монголчуудаа Орос, Хятад, Солонгос, Араб зэрэг олон сонирхолтой газар орноор аялуулж, амьдралынхын түүхэнд дурсамж дүүрэн мөчүүдийг бэлгэлсэн сайхан жил өнгөрч байна. Энэ оны хамгийн сүүлчийн аяллуудаач та бүхэндээ санал болгож байна. Тэдний нэг бол Өвөр Монголын өөртөө зас хорны Манжуур хотын аялал юм. Үлгэрийн хот мэд өдөр ирэх тусам өнгөө зассаар байгаа Манжуур хот өвлийн жуулчдаа хүлээн авахд бэлдээд тун завгүй. Тэдний гол үзмрийн нэг бол Мөсөн хотхон байх юм. Орос, Хятад, Монголоос очсон уран гартнууд өвлийн сүр жавхлан болсон гоёмсог бүтээлүүдэд урлаж байна. Шилэн мэт үнэхээр нүд булаам үзэсгэлэнгүүд танд таалагдах нь дамжиггүй. Үхэл бүтэн хотхон болон сүндэрлэх гайхамшигт уран бүтээлийг зөвхөн өвлийн улиралдал ганцхан үзэж болдог нь харамсалтай. Тиймээс Мөсөн урлалыг сонирхъя гэвэл Манжуур хотыг зориорой. Тэд цас мөсний баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг учраас олон жуулчид зөвхөн тэрхүү баярыг үзэх гэж очдог. Гаднаас ирэх зочдод зориулан онгоцны болон галт тэрэгний буудал, зочид буудал, томоохон худалдааны төв зэрэг газруудад том засан байгууламжууд барьж, өнг өнгийн гэрлэр чимэглдэг нь улам өнгө жавхаа нэмж сүртэй сайхан харагддаг. Уламжлал, бэлэгдэл, үлгэргээд төрөл бүрийн амьтан хүнийг дүрсэлсэн мөсөн хөшөөг барьдаг. Тэрч бүхэл хогийн сав бие засах газрын хүртэл мөсөөр уралчдаг уран хүмүүс. Сас мөсний баяраар хоккейн болон уран гулгалтын тэмцээн гэх мэт олон сонирхолтой уралдаан наадмууд зохиогддог. Энэ сонирхолтой өвөрмөц цас мөсний баяраас гадна Манжуурын мис шалгаруулах олон улсын тэмцээнийг энэ сард зохион байгуулахаар төлөвлөжээ. Шагналын өндөр сантай энэхүү сайхан бүсгүй шалгаруулах наадамд манай бүсгүйчүүд оролцдог улсоор удаж байна. Өөрсдөө 300 мянган гаруйхан хүн амтайч жил бүр 5-6 сая жуулчин хүлээж авч чаддаг гэхээр Манжуур хотын иргэд аргагүй л хөдөлмөрч. Тэдний хамгийн хөл хөдөлгөөнтэй байдаг үе нь Манжуурын мис шалгаруулах үе. Энэ тэмцээнд оролцохоор олон бүсгүйчүүд хүрэлцэн ирдэг бөгөөд тэднийг дагаж сэтгүүлчид, гэр бүлийнхэн, найз нөхд нь,
үсчид гоо сайханчдгээд олон хүн ирдэг. Анх цасан гоо бүсгүй нэртэйгээр эхэлж байсан энэ тэмцээн 10 гаруй жил амжилттай зохион байгуулагдаж, жил ирэх тусам улам бүр цараагаа тэлж, оролцогчдын тоож ихсэж, өрсөлдөгчд хүчтэй болсоор байгаа юм. Тэмцээний ялагч тэргүү мис гоо бүсгүйн батламж эрдийн шигтгэхэд титэм 80,000 юан гардж авдаг. Манай хазаргаа өгтөж энэ тэмцээнийг өнгөлсөөр ирсэн төдийгүй титэмж гардаж байсан бахархмаар. Гоо бүсгүйн тэмцээнийг тун чадварлаг зохион байгуулж, тайз гэрэлгээд бүх зүйл дээр маш сайн анхаардаг манжуурууд уламжлалт тэмцээнээ энэ сар зохиохоор гоо бүсгүйчүүдэд хүлээж байна. Хэрв та Манжуур хотын аялалд явбал олон улсын гоо бүсгүйн тэмцээнийг үзэж болох юм. За ер нь та Манжуур руу аялах бол өөр юуг сонирхож болох талаар товч дуулгая. Манжуур бол жил бүр өнгөө засаж гэрэл гэгээ нэмсээр байгаа шин тутам хөгжиж буй хот. Энэ хотод Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн гэж бий. Эх хүрийн домгоо сэтвэлсэн энэ хүрээлэнд том жижиг олон зааны хөшөө байдаг нь сүртэй. Энд бас дэлхийн хамгийн том матрюшка хүүхэлтэй хотхон бий. Байшингийн хэмжээтэй томоос эхлээд жижиг хүрэл төрөл бүрийн өнгө, хээ хуараалгасан Орос модон хүүхэлдээнээс санаа авсан энэ хотхон бүр Генесийн номд бүртгэгдсэн гэдгээр алдартай. Хятадын хот байдлаа Оросд ирсэн мэт сэтгэл төрөх матрюшка хотхон Орос маягийн хийцтэй байшин, мөн орчин цагийн загвар дизайн бүхий гоёмсог байшин барилгууд гэрэл чимэглэгээд хот бүхэлдээ үнэхээр сайн. Тэр тусмаа Манжуур толгод дээрээс өдөрч тэр шөнч тэр хот үнэхэрийн үлгэрийн гэмээр үзэсгэлэнтэй сайхан харагддаг. Хиймэл нуурын толдон тус өнгийн гэрлүүд ёр булсын өвөрмөц орчин таныг үлгэрийн ертөнцид очсон мэт сэтгэл төрүүлнэ. Бас буддын сүм хийдүүдч энд бий. Манжуур хотод янаг амргийн хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэн байдаг. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд олон хүн хурмаа хийхээр ирдэг болсон. Мөн Манжуур хотын түүхт музейг үзэж сонирхож болно. Энд эртний олдгоор олгоо. Мэдээж Манжуур бол худалдааны томоохон хот. Тийм ч учраас зөвхөн худалдааны аймааны зорилгоор олон сая хүн хүрч ирнэ. Энд дэлхийн нэртэй брэнд тухамц хэрэгслээс эхлээд хүний авч болох юул байна, сүм бий. Гаднаас ирдэг жуулчдын хамгийн их сонирхон худалдаж явдаг гол нэрийн бүтээгдэхүүн бол булган шүүв. Төрөл бүрийн загвар хийц бүхий өргөн нарийн урт богино шүүгнүүдийг та энд л сонгож шилж авч болно. Жуулчдад зориулсан сонирхолтой үзүүлбэр бүхий зочд буудлууд олон. Орос, Монгол, Хятад уран бүтээлчдийн хамтарсан тоглолт, сонирхолтой шоу үзүүлбэрүүд, ардын болон сонгодог урлагийн гайхамшигыг эндээс мэдэрч болохын зэрэгцээ. Төрөл бүрийн сонирхолтой үзмэр, сонголт ариун амт зоог гээд олон сюрпризүүд аялагчдыг хүлээж байх болно. Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Самбайно Монголский чудо. За тэгэхээр он солигдох мөчид шинэ жилээ тэмдэглэхээр манай Монгол Аял компани аялагчид маань ирнэ. За тийм болохоор энэхүү аялагчид маань шинэ жилийн одоо сюрприз тийм ээ гинтийн бэлэг за шинэ соргог үзүүлбэрүүдээсээ бас энэ талаар жоохон тайлбар манай аялагчид бас өгвөл зүгээр болов уу? Разрешите познакомиться. Меня Соня зовут. Сайн байна уу монголчуудаа? Миний нэр Соня. Би энэ Венец рестораны эзэгтэй байна. Би Монголын аялал жуулчлалын Монгол аялал компани манай рестораныг сонгон бидэнтэй хамт шинэ он 2017 оноо өгдөх гэж байгаад баяртай байна. Манай ресторан их гоё хөтөлбөр болон үнэхээр амттай цэс гаргасан. Энээс гадна бид үнэхээр сайхан шоуг зохион байгуулахаар Оросын холбооны улс, тодруулбал Ирхүү хотын ансамблийн дуучид, Монгол улс, бүгд найрамд Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны болон Манжуур хотын дуучид, бүжигчдийн урлагийн хөтөлбөрийг бүх хүчээр дайчлан шинэ жилдээ бэлтгэж байна. Урд нь ирж байсан хүмүүст зүгээр нэг сайхан амттай хоол идээд гарах биш, харин сэтгэл ханамж авч манай Хятад орн, бидний Манжуур хот, манай буудлууд, тэр дундаа манай Венец ресторан илүү их таалагддаг юм. За тэгэхээр манай компани аялагчид ерөнхийдөө энэхүү ресторанаар үйлчлүүлээд гарахад маш сэтгэл өндөр байдаг. Тэр утгаар та ерөнхийдөө монголчуудын талаар юу гэж бодож байна? Монгол Аял компаниар ирсэн аялагчид маань ерөнхийдөө ямар шуухан байна? Өөрийнхөө сэтгэлийг бас бид нартай хуваалцвал.
как хозяйка Соня, да. Эзэгтийн хувьд юуны төрөнд Монгол аялал компанид мөн энэ байгууллагын ийм сайхан найрсаг хөтөч ажилчдад талархаж байгаагаа илэрхийлье. Бид илүү сайн үйлчилгээ, амт тоолоор үйлчлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Мөн манай Венец ресторанд ирж байсан, мартагдашгүй өчийг өнгөрөөсөн бүх аялагч зочддоо энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие бүх сэтгэл зүрхээрээ Монголын жуулчдыг, Монгол аялал жуулчлал компанийг сонгож манайд хүрэлцэн ирэхийг урьж байна. Манай компанида байнгын хамтарч ажилладаг та бүхэндээ баярлалаа. Спасибо вам большое. Та нарт маш их талархаж байна. Бүх монгол жуулчдаа хүлээж байна. Манай хамт олон үргэлж баяртайгаар хүлээн авах болно. Я буду всегда рада. Всем привет от нашей коллектива ресторана Венеции. Да, жду вас. Баярлалаа. Шинэ жилээ амьдралдаа хизээж төсөөлж байгаагүй тийм сонирхолтой, хөгжилтэй, адал явдалтай, мартагдахааргүй өнгөрөхийг хүсэж байгаа бол манай шинэ жилийн аялалд амжиж бүртгүүлээрэй. Гэр бүл найз нөхдөөрөө зөвхөн гэртээ зурагт хараад шампансыг тулган өнгөрөх биш, он солигдох торгон агшинд гадаадад гайхамшигтай сонин байдлаар өнгөрөх боломжийг бид танд санал болгож байна. Уламжлалт байдлыг халж, цоошин адал явдлыг туршмаар байна. Дурсамж дүүрэн аяллыг мөрөөдөж сууна уу? Тэгвэл таны мөрөөдлийг Монгол аялал биелүүлэх болно. Байгууллага компанийнхаа оны шилдэг ажилтнаа хэрхэн баярлуулахаа хараахан төлөвлөөгүй бол бидэнд даатга. Бид шилдэг ажилтныг тань сэтгэл хангалуун аялуулах болно. Шинэ жилийн гэгээхэн баяр айсвэ. Цав цагаахан цас дэлхийгээ хүчин гоёод сал буурал уулас гацуураа чимэглэн гоёод ирэх оны тэнгэр одоороо ирмэж гоёод энэ жилийн сүүлчийн аялал эрхэм таныг урьж гоёно. Ширхэглэн бодрох цасан ширхгүүд шинэ амжилт, шинэ амьдрал, шинэ аялал. Эрхэм үзэгч танд шинэ жилийн баярын мэнд хүргэе. Ажил амьдрал тань аз хиймроор дүүрэн байх болтугай. Монгол аялал компани Манжуур хот руу аялах ээлжид аялалд хамрагдаарай. Манжуур хот руу та аялж нүд тайлахын сацуу өөрт хэрэгцээд параметрал хувцас хэрэглээд санаанд ормгүй хямд үнээр худалдан авалт хийх боломжийг Монгол аялал компани танд олгож байгаа юм а. Олон сонин үзэвэр үйлчилгээ, шоу хөтөлбөр, тансаг зоог, асхуу худалдаа 8-ны хот болсон Манжуураар эрхэм та бидэнтэй хамт аялаарай. Манжуур хотыг Дорнын Лас Вегас гэлцдэг. Манжуур хотын музейн олон жилийн түүх дурсгалын үзмөрүүд ариун хийгээд сонирхолтой түүхийг агуулсан үзмөрүүдтэй учраас аялагчдын маань огтхонч уйд байхгүй газрын нэг үлээ. 2007 онд Генесийн номд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том матрешка хүүхэлдээ энд байдгийг дурдъя. Манжуураас та бутал, цүнх, булан шүүг, үнэт эдлэлгээд бүгдийг авч болно. Их ажлын ард гарч хонжоото 8 хийсэн эрхэм аялагчд маань энэ оройн зочд буудлынхаа ресторан баарнд оройн хоолоо зоогно. Эрхэм та Орос, Монгол, Хятад 3 улсын хил дагуу байрласан үзэсгэлэнт Манжуур хотоор аялахыг хүсвэл салбартаан анхдагч, туршлагатай аялал жуулчлалын үндэсний брэнд Монгол аялал компани Манжуур хотоор аялах аяллыг сонгоорой. Түмэн үеэс улбаатай Өөрсдийн өвөрмөц онцлог, соёл төгшин Европ, хөгжингүү Америк, Азийн бар, аборигенчүүдийн нутаг Австрали, Африкийн ширинг, тэр дэлхийн 5 ертөнцийн түмэн гайхамшигыг Монгол хүмүүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэрч чихээрээ сонсох боломж гагцхүү Монгол аялалд бий. Их эзэн Чингис хаан эрэлхэг цэргүүдийн хамт дэлхийг байлдан дагуулсан шиг бид аялал жуулчлалаар дэлхийг байлдан дагуулах Монгол аялал, монголчуудын аялал.